Энэ өдрийн минь төргий. За ингээд тамхины ялалтын тухай хууль одоо хэлэлцэгдээд байнгын ороор орж ирж байгаа гэх юуны баяртай байна. Энэ хууль бол их олон жил яваад ер нь гацаад байсан. За тэгээд энэ дээр татварууд дээр бас нэлээд өөрчлөлтүүд орсон байна л да. Тэгэхээр өмнө хууль санаачлагч бол татварыг хэдэн хувиар нэмээд никотинд нь агуулмжинд нь огдуулаад хэдэн төгрөгөөр нэмэгдүүлвэл эргээд энэ тамхины хэрэглээг хэдэн өөр бууруулах вэ гэдэг маш нарийн тооцоололууд хийсэн байсан. Тэгэхээр одоо та бүхний татварын тооцоол өөрчилж байгаа зүйл дээр за тэгээ хариулаа явууч. Энэ өөрчилж байгаа зүйл дээр өөрчлөгдснөөрөө одоо энэ хэрэглээ хэрхэн яаж буурахаар байгаа вэ? Энэ тооцоолоо та хэд мэн яаж хийж вэ? Тэгээ татвар маань нэмэгдүүлж байгаа татвар нь хаана төвлөрөхөөр болов? Эргээд энэ маань эрүүл мэнд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зүйлүүдийг багасгахад зарцуулагдана гэсэн энэ зүйл маань ямар санд эргээд төвлөрөхөөр болсон бэ? Эдгээр асуултанд нэг хариулт өгөөч. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. Тэгээд цаашдаа гишүүд зүйл тус бүрээр асуулт зарчмын саналууд авна. Тэгэхээр тухайн зүйлтэйгээ холбогдуулаад асуулт саналуудаа тавиад явахыг хүсье. За чин бүрэн гишүүд хариулъя. За зүйл заалбар дээр хариулъя явуул зүгээр хаа. Энэ тусдаа бүр одоо дагалдан өргөн барьж байгаа онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл гэдэг дээр энэ тусдаа бүр том заалт яваа. Тэгэхээр энэ онцгой албан татвартай холбоотой энэ хэсэг дээр хууль санаачлагчаас бол татварыг онцгой албан татварыг янжуур тамхи тамхин бүтээгдэхүүн дээр бол нэг 31 он гэхэд 10,000 төгрөгөөр нэмэгдэхээр оруулж өгч дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо зөвлөмжийн дагуу татврын ногдох хэмжээг 75% хүрэхээр оруулсан. За манай ажлын хэсгийн энийг ярилцаад за нийгэм эдийн засгийн нөлөөллийн мөн одоо энэ ажлын дэд хэсэгт оролцсон татврын болон эдийн засгийн яам, сангийн яам хамтарч ярилцаад бид одоо энэ таны өмнө одоо энэ таблицын дотор ингээд оролцсон байж байна. Ер нь бол нэг 60 орчим хувьд болохоор нэгсэнд 2031 он гэхэд янжуур тамхин дээр 8,000 төгрөгөөр нэмэхээр ингэж оруулж ирсэн байгаа. За ингээд яг одоо жаргалан гишүүн бас ороод ирвэл энэ талдаа татврын асуудлаараа илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх байхаа. За мөнхсөн гишүүн тодруулах уу? За мөнхсөн гишүүн тодруулъя. Тийм та хэд мэн ингээд таблицлаад ингээд гаргацгийн татварыг нь бол ингээд харж байгаа. Яг уу жилдээ нэг одоо жишээ нь 20 ширхэг янз бүр дээр 1500 төгрөг буюу нэг ширхэг янз бүр дээр бас нэг 75 төгрөг нэмэгдэнэ гэж харагдаж байна л да. Өмнө нь бол жилдээ нэг төгрөгөөр нэмэгдэжсэн. Гэхдээ энэ бол бидний их давуу тал. Гэхдээ одоо ингэж нэмэгдснээр яг эргээд ямар үр дүн гарах гээд байна. Бид нар чи хамгийн гол нь энэ татвар мөнгөн дүн нэмэгдүүлсний эргээд энэ хэрэглээг бууруулах зорилго тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний татварын өөрчлөлт гарснараа хэрэглээн дээр яг ямар хэмжээний өөрчлөлт гарна гэж тооцоолж энэ мөнгөн дүн татварын хэмжээг тогтоосон бэ л гэж асуусан. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. За хяналтын тухай хуулийн ерөөсөө гол хэрэгсэл бол энэ тамхинд шинээр орж байгаа болон тамхи татж байгаа усуудыг цөөлөх тамхинд орж байгаа усуудыг бууруулах ийм зорилготой учраас татварын бодлого бол одоо хамгийн сайн аргачлал байна. Тэр утгаараа 2027 он буюу 2027 оны 1 сарын 1-ээс янжуур тамхи 2,000 төгрөг нэмэхээр байгаа. 2,000 төгрөг. Нилээн одоо огцсон нэмэлт өгж байгаа. Бид ингэж одоо ерөн тамхины хэрэглээг бууруулах энэ татварын бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон. За энэ бол одоо зочирдож бас магадгүй гэлээ гэхдээ бид бас одоо хүний одоо карманы санхүүгээр нь тамхины хэрэглэгээ бууруулах энэ бодлогоос ухраагүй байгаа гэдэг бас хэлж байна.